хүүгээ харж болох уу? Гэж дөнгөж нэралсан их асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн их сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу ч хэлж хэлэхээ мэдсэнгүй. Их хүрийг харж байсан эмч нүүр буруулан цонхоор харан зогслоо. Харамсалтай тэр хүүхэд чихгүй төржээ. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвэн, харин харагдах эрхтэн байхгүй гэж уншилжээ. Түүнээс хойш олон жил урссаар хүүн том болж сургуульд орлоо. Нэгэн өдөр сургуулаасаа хар хурдаараа гүйж ирээд ээжтэй наалдан гомдолтой наргагүй уйлж байлаа. Нэг том хүүхэд намайг эрэмдэг гэсэн. Нэг том хүүхэд намайг эрэмдэг гэсэн. Энэ бол амьдралдаа анхудаа гомдсон хэрэг юм. Хүү ийм доромжллыг амссаар үсчээ. Хэдийгээр найз нөхдөд түүнд сайн, өөрөө сурлагатай сайн байсан ч тэдэнтэй нийлдэггүй. Түүнд ихэн цаг үргэлж бусадтай нөхрөл гэх боловч өрөвдөн хайрлсан байдал илд илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзаад "Эмчээ, одоо ямар ч арга байхгүй гэж юу?" гэж асуухт нь "Юу л да, хос чих олдвол шилжүүлж суулгаж болох юм" гэжээ. Тиймээс хүүгийнхэн төлөө 2 чихээ өгөх хүнийг ирж хайж эхэллээ. 2 жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь хүүдээ "Хүү минь, чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь олжглоо. Харин хэн чихээ өгснийг бити асуугаараа заа юу" гэж хэлжээ. Мис засал амжилттай болж шин төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлэж гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээр очиод "Аваа, надад ийм их тос болсон хүнийг хэлж өгөөч дээ. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй" гэж ааваасаа гуйж гарлаа. Тэгтэл аав нь "Хүү минь, чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлж чадахгүй нэ хүү минь" гэж аав нь хариуллаа. Хүү энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гонигт явдал тохиолджээ. Хүү ээжийнхээ шарлийн дэргэд аавтайгаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний 2 чих байсангүй. "Хүү минь, ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм шүү хүү минь. Тэгээд чи түүнийг муухай гэж хинч хэлэхгүй шүү дээ. Хүү минь, тийм биз дээ" гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдал биш, харин дотоод зүрх сэтгэл байдаг юм.